монголчууд бол эртнээс нааш бичиг үсэг эргэлж ирсэн цөөнтгөн ард түмний нэг. Өнөөгийн бидэнд уламжилж ирсэн түүхэн мэдээ сурвалжаас үзвэл 425 онд сайн бие гүрний мөхсний дараа байгуулагдсан Тобо гүрний хаан үед одоо шинэ бичиг 1000 гаруй зохиож хэрэгжиж байгаа гэсэн зардаг болгосон байдаг. Эзэн хаан өөрөө шинэ бичиг гэж зориуд онцлон тэмдэглэснийг бодоход хуучин бичиг гэж байсан гэсэн ойлголтыг бол бидэнд өгдөг. Тэгвэл хуучин бичиг гэдэг нь одоо ямар бичиг байх вэ гэж. За түүхэн сурвалжид тэмдэглэгдснээр үзвэл Кэмо гэдэг бичиг байсан гэж судлаачид тэмдэглэдэг. Энэ Кэмо гэдэг нь бол жогомдоо модерч гэсэн хятадгийн ханз юм байна лээ. Тэгвэл одоо эртний монголчууд Кэмо бичигтэй байсан гэдэг нь бол мод иржиж магадгүй одоо 7-8 дугаар 6-7-8 дугаар зууны үед ихэд өргөн дэлгэрлийг орж исэн өрүүн бичиг маягийн бичиг байсан бахаа гэж таамаглаж болох боломжийг бидэнд өгч байгаамаа. Тэгвэл одоо монголчуудын бичиг үсгийн түүхэн тухай ярина гэвэл их хүнүү бүрэн байгуулагдсан үеэс эдүгөө хүртэл ярина гэсэн үг гэж би ойлгож байна. За монголчуудын тэр Тобо гүрний үед тэмдэглэгдсэн тэмдэглэлээс үзвэл монголчуудын анх бичиг үсгтэй болсон тухай биш. Харин энэ мэдээ бол бичиг үсгийг төрийнхөө бодлогын ивэлд багтаан авч үзсэний тодорхой илүүлээ гэж үзэж байгаа юм. Энэ байдал сүүлийн үед одоо их сурхийн уламжлагдсыг та бид сайн мэднэ. Тухайлбал Кедан гүрэн байгуулагдахад Кедан үсгийг их монгол гүрэн байгуулагдахад Тавгурж монгол бичгийг Юан гүрэн байгуулагдахад дөрвөлжин үсгийг Жунгарын хаан тус байгуулахад тод үсгийг гэх мэтээр монголчууд бол төрөөн байгуулад бичиг үсгийн боловсрол өөрөөр хэлбэл шинэ ухаанд анхаарлаа тавьжээ гэдэг нь бол тодорхой. Бичиг үсгийн асуудлын дээр ярихад өөр нэг одоо анхааруул зохих зүйл бол монголчууд буурч доройтж явахдаа гадны бичгийг авч хэрэглэх явдал бол бас нэг биш удаа тохиолж ирснийг дурдах хэрэгтэй. Тухайлбал одоо ардын хувьсгалын өмнөхөн төрийн бичгийн үүргийг манж бичиг, шашин соёлын үүргийг тод үсэг нөгөө үндэсний бичиг гэж бидний одоо нэрлэдэг байгаа угаржин монгол бичиг бол зөвхөн одоо хүмүүсийн хамын хувийн хойр зургийн хэрэглээнд хэрэгжижсэн байгаа юм. За монголчуудын энэхүү төрийн бичиг олон улсын хувьд бол төрийн бодлоготой холбогдсон гэхээс илүүтэй бас хэднийхээ хөгжлийн бодит байдлыг бол тусгах дэсэнтэй шууд холбоотой. Би ганцхан жишээ хэлье. Угаржин монгол бичигт бид агуулаа гэж бичдэг байсан бол тод үсгийн үед уулаа дундх ген үлгээгээд хосрохог уртг шиг үссэн маягтай гэрэл бичигт уул гээд өөр цэвэр уртг шиг болж үгийн эцсийн балархай шиг гээгдсэн гэх мэтийн одоо хэлний хөгжлийг тусгаж ясантай шууд холбоотой. 1921 оны 11-р сард судар бичгийн хүрээлэн байгуулагдсан монголчуудын бичиг үсэг их хэлний асуудалд сайхан шинэ үеийг нээсэн гэж бас онцлж хэлэх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл энэ үед судар бичгийн хүрээлэнгийн дүрмд одоо монгол хэлээр явуулах тухай заалт бол албан ёсоор дурддагдсан байдгаас гадна бүх ард түмний бичиг үсэг сургах ажлыг бол эхлээд угаржин монгол бичиг буюу үндэснийхээ бичиг дээр тодгуурлан явуулах ажлыг зохион байгуулж ирсэн. За энэ нь бол тухайн үеийн бичиг баримтанд тодорхой дурдсан байдгийг та бид сайн мэднэ. За ингээд угаржин монгол бичгийг одоо бичгээр бүх нийт ард түмнийг одоо бичиг үсэгтэй болгох асуудал их талаастай өргөн хүрээнд явж исэн боловч бас учир дутагдaltaй зүйл байна. Дөрвөлжин үсэг, тод үсэг энтертэй
хуугарчин үсгийг хажуулаад үзэх юм бол нэг үсгээр хэд хэдэн авяаг тэмдэглэх мөн үгийн ихэн дунд адагдах гэх мэтээр янз бүрийн дүрсээр хуурах гэх зэрэг олон зүйл байсан. Энийг бол 50-аад оны үед манай хэл шинжээчид тухайлбал академик Лусан хантан тэргүүтэн бол үзэхдээ энэ бол ностой дутагдал байна гэж үзэж шинэ үсэгт шилжих асуудлыг тавьж үзсэн байгаа юм. За шинэ үсэгт бичснээрээ бол одоо хэд хэдэн давуу тал бас байхыг үгүйсэхгүй. Тухайлбал одоо их шиг гээгүүлэгч авьяаг бүрэн тэмдэглэж ялгаж бич боломжтой байсан. Жишээлх юм бол одоо уугаржин үсэгт бол уугаржин монгол бичигт бол бол нэгдүгээр үеэс хойш бараг ялгагдахгүй байсан. Ялгаддаг болох гэх мэтээр одоо орчин цагийн нэр томьёогоор хэлэх юм бол одоо авиалбар бүрийг тэмдэглэх үсэгтэй болсон гэж ингэж хэлж байна. За хэдийгээр одоо бичиг үсгийн талаас одоо ийм дэвшилттэй сайн боловч бас орчин цагийн Монгол эдний хэрэглэж байгаа гэрэл үсгийн төрмийг зохиоход хэд ярианы хэлэнд бас ойрт усантай ажиглагдж байгаа. Энийг бол олон эрдэмтэд бас юм ярьж бол тодорхой. Тэгтээ бол монголчуудын бичиг үсгийг хэрэглэжсэн энэ бичиг үсгийн талаар ойлголтыг манай дараагийн эрдэмтэд тодорхой ярих учраас би яриагаа үгээр тусгая.